Одоо хүртэл олж чадаагүй 5 эрдэнэсийн сан. Хүн төрлөختний түүх нууцлаг, учир бүтүүлэг зүйлсээр дүүрэн. Археологчид эрдэнэсийн хаагуулчдыг тайван суулгадаггүй, олсон хүнээ саятан болгож чадах зоостой авдар, нуусан алт мөнгө, алдагдсан үнэт эрдэнэс манай гарагийн хаан ихтэй нууцлаг газар олон зууны турш хадаглагцаар л байдаг. Ингээд одоо хүртэл олдоогүй байгаа алдартай 5 эрдэнэсийн сангийн түүхийг сонирхуулъя. 5. Далайд живсэн Испанийн эрдэнэсийн сан. Флоридагийн Веро Бич хэмээх далайн эргийг албан бусаар эрдэнэсийн эрэг гэж нэрлэх нь бий. Учир нь жуулчид эргийн ойролцоо далайгаас алт мөнгөн зоос олж байсан тохиолдол цөөнгүй. Учир нь 1715 онд Испанийн цэргүүд Латин Америкийн орнуудаас олон жилийн турш цуглуулсан үнэт эрдэнэсээ хөлөг онгоцонд очиж явахдаа энэ газрын ойролцоо живсэн түүхтэй. Испанийн эрдэнэсийн сан хөмрөг бүхий хөлөг онгоц нутгийн зүг жолоо залсан боловч Ахмад Хуан Эстебан де Обила шуурганы улирлыг үл хайхарч том алдаа гаргасан юм. Үүнээс болж хөлөг онгоц нь хуй салхинд өртөж хад мөргөн сүрчээ. Хэдэн зуун далайчид тэр дороо живж харин амьд гарсан далайчид эрэг дээр гарсан хэдий ч ихэнх нь тусламж ирэхийг олон сар хүлээсээр амьурэгджээ. Эсэн мэндүүлсэн цөөн хэдэн хүнийг нэг жилийн дараа Кубын хөлөг онгоц олсон юм. Тэд живсэн завинд байсан үнэт хэдлэлүүдийн бараг тэн хагасыг нь цуглуулж авсан ч үлдсэн хэсэг нь одоо хүртэл далайн хаан ихтэй хадгалагдаж үлджээ. Магадгүй та Веро Бич эрэг хаваар аялах хэрэг гарвал металл хайгч авч явж болох юм. Хэрв ямар нэгэн үнэт хэдлэл эрдэнэс олсон тохиолдолд нийт үнийн дүнгийн 20%-ийг мужийн захиргаанд, 40%-ийг нь арал дээр үнэт эрдэнэс хайх зөвшөөрөл олгодог Fleet Queens Jewels LLC компанид өгөх шаардлагатай байдаг. 4. Далайн дээрэмчин хар сахалтын эрдэнэс. Их Британийн хар сахалт хэмээх хочтой далайн дээрэмчин Эдвард Тичийг бүх цаг үеийн хамгийн зартай дээрэмчин гэдэг. Харгас хэрцгий хайр найргүй ахмадын амьдрал ердөө 200 жил үргэлжилсэн боловч тэр энэ хугацаанд асар их хэмжээний алт, үнэт хэдлэлийг дээрэм тонуул хулгайн замаар хоримтлуулжээ. Ахмад Тич 1716 оноос эхлэн Испанийн хөлөг онгоцнуудыг дээрэмдэж, тэднээс булааж авсан алтаа Өмнөд Америкаас Мексик руу гэрлүүгээ зөөдөг байв. Энэ ажиллагаа нь 1718 оны намар хүртэл үргэлжилжээ. Тухайн онд Тич болон түүний хөлгийнхэн Английн төрөөч Роберт Мейнардын хөлөг онгоцтой хавиргах байлдаан буюу зэрэгцэн тулалдаж ялагдал хүлээсэн байна. Тулалдааны үеэр далайн дээрэмчин Ахмад хар сахалт, үхлийн сумны 5 шарх, сэлэмний 20 шарх авч улмаар хөлөг онгоцон живжээ. Английн төрөөч Мейнард хар сахалтын толгойг тас завчиж, хөлгийнхөө босоо толгуурын дарвал тогтоодог хөндлөвчнөөс өлөгхийг тушаажээ. Амьд үлдсэн далайн дээрэмчдийг дүүжилж цаазаар авсан байна. Харин Тичийн нөхдийнхөө хамт дээрэмдэж амжсан эрдэнэс онцгой болон үлджээ. Далайн дээрэмчин эрдэнэсээ хаан ихтэй нуусан гэх тэмдэглэл түүхийн архивд байдаг боловч тэрээр эрдэнэсийг хайж олоход тус болохоор ямар ч зүйл тэмдэглэж үлдээгээгүй юм. Гэсэн хэдий ч эрдэнэсийн хайгуулчдад далайн дээрэмчдийн эрдэнэсийг олох хүслийг нь зогсоогоогүй юм. 1996 онд хар сахалт хочтой Эдвард Тичийн Хатан хаан Аннагийн Өс хонзон хэмээх нэртэй хөлгийн сэгийг түүний хамгийн сүүлчийн тулалдаанаа хийж байсан хойд Каролина муж улсын эрэг хавиас олсон байдаг. Тэндээс хар сахалтын дээрэм хийхдээ ашигладаг байсан хагас тооны жинтэй их бууг олсон бөгөөд эзнийхээ нэр алдрын ачаар маш их үнэт хүрчээ. Хэдий тиймч хөлөг онгоцноос нь ямар ч алт, үнэт эрдэнэс олдоогүй юм. Эдвард Тичийн эрдэнэс байж болох газруудыг Карибын тэнгисийн арлууд болон Каймановын арал дахь агуйнууд мөн Америк нэгдсэн улсын зүүн эрэг хавийн Чесапикийн булан хэмээн үздэг. Нэгэн домогт хар сахалтын эрдэнэсийг Дунбар арлын ойролцоох нууц агуйд хураасан тухай өгүүлсэн байдаг нь хүмүүсийн анхаарлыг өөрөн ирэхгүй татдаг. 3. Малайн барын эрдэнэсийн сан. Энэ түүх дэлхийн 2 дугаар дайны үеэс эхэлсэн юм. Тухайн үед Японд Кин но Юри буюу Алтан Лили хэмээх нууц бүлгэм байгуулагджээ. Тэдний гол зорилго нь зүүн өмнөд Азийн бүхий л соёлын дурсгалт зүйлс буюу алт, хөшөө баримл, чухал бичиг баримт, урлагийн бүтээл зэрэг үнэт зүйлсийг хураан цуглуулж дайснаас хамгаалах явдал байсан юм.
Кино, Юри бүлгэм бүхий л боломжит аргаар үнэт эдлэлийг хураах зөвшөөрөлтэй байсан бөгөөд хэрвээ эзэмшигч нь сайн дураараа үнэт эдлэлээ өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй бол хүчээр заримдаа бүр дээрэмдэх хулгай хийх арга замаар авч болдог байжээ. Үүнийг нь далимдуулж дээрэм тонуулах хийгчид хүмүүсийн хувийн эзэмшлийг дээрэмдээ зогсохгүй, музей, банк болон ариун сүм хийдийг хүртэл тонож эхэлсэн юм. Тэд хулгайлж дээрэмдэж хураасан бүх ертөнцөө Филиппиний ширэнгэн ой хаан нэгтээ орших нууц агууд түр зур хадгалж байжээ. Энэ газрыг Малайзийн бар хочороо нэрд гарсан генерал Ямашита болон түүний багийнхан нүд цавчилгүй өдөр шөнөгүй мандаг байв. Дайн дууснаар үнэт эдлэл цуглуулах ажиллагаа зогсож Эрдэнэсийг Япон руу илгэх ёстой байсан ч Ямашитагийн хамтран зүтгэгчид ам өргөджээ. Дайн дууссан тухай гинтийн мэдээ засгийн газрын анхаарлыг татснаар хулгайлагдсан урлагийн үнэт бүтээлүүд түр мартагдаад байсан юм. Хэрвээ 1988 онд Эрдэнэсийг хайгуулж Роджелио Роксас Филиппиний хуучин ерөнхийлөгч Фердинанд Маркосын эсрэг зарга мэдүүлээгүй бол энэ бүхэн домог хിവэрээ үлдэх байсан байх. 1961 онд Эрдэнэсийн хайгуулч Роксас Ямашитагийн цэргүүдийн нэгийнх нь хүүтэд танилцжээ. Тэр түүнд Эрдэнэс байгаа цэгийг тэмдэглэж газрын зураг зурж өгчээ. 10 жилийн дараа Роксас хайгуулын бага бүрдүүлж ширэнгэн ойгоос ариун дагшин агуйг олсон юм. Тэр үед Роксас болон түүний багийнхан аврах том буддын хөшөө болон алттай авдрыг эхлээд авч яваад үлдсэн Эрдэнэсийг дараа нь буцаж ирж авахар шийджээ. Энэ үйл явдлын дараа Эрдэнэс хайх зөвшөөрөлтэй байсан ч Роксасыг баривчилж удаан хугацаагаар шоронд хорж агуун байгаа газрыг мэдхийг оролцсон ч хайгуулч залуу бууж өгөөгүй юм. Шүүх 1996 онд түүний ерөнхийлөгч асантай хийсэн заргыг зөвшөөрч ерөнхийлөгч Маркосын бэлэвсэн эхнэрт Роксасын гэр бүлд 13 тэрбум доллар төлөх үүрэг даалгавар оноожээ. Харин өөрийнх нь хэргийг шүүж эхэлснийг сонсохоос өмнө Эрдэнэсийн сангийн хайгуулч залуу нас нөхчөж Эрдэнэс байгаа газрын зураг хин нэгэнд дамжуулан өгч амжаагүй гэдэг. Тийм учраас Малайзийн барын Эрдэнэс одоо хүртэл Филиппиний ширэнгэн ой хаан нэгтээ хадгалагдсаар байгаа юм. 2. Монтесумагийн Эрдэнэс 20-р зууны 1920-ад оны үед Юта мужийн Канап хотод Фредди Кристал хэмээх нэлээд овсгоотой эрг гарч иржээ. Тэр хэдэн жилийн өмнө Мексикт эртний сүмийн туур малтаж байхдаа хуучны номын хідэн хуудас олсон тухай сонирхолтой түүхийг нутгийн оршин суугчдад ярьжээ. Тэдгээр номын хуудасууд донд Ацтекуудын үнэт эдлэл хадгалагдаж байгаа газрын зургийг тэмдэглэсэн байж болох нэг хуудсыг олсон тухайга тэр онцлон ярьсан байна. Кристал тэр газрын зургийн дагуу Канап хотод ирсэн боловч Эрдэнэсийг олж чадаагүй юм. Гэвч хадан хавцлуудын нэгнээс хонголд хүрэгдэх хананд ухаж гаргасан шат мөн Ацтекуудын хананд бичиж үлдээсэн дүрс үсэг нь Эрдэнэс хайгч залуугийн анхаарлыг маш ихээр татсан байна. Адал явдалд дурлагч залуу энэхүү шаттай хан руу нэвтэрхийг хүсэж байсан ч хонгол руу орох хаалга чулуугаар битүү дарагдсан байсан учраас ганцаараа нэвтэрч чадаагүй юм. Ингээд тэр Эрдэнэсийг олж мөнгөтэй болох хүсэлтэй хүмүүсээр баг бүрдүүлж эргэн ирэхээр шийджээ. Кристал 1922 оны 11-р сар хүртэлх хугацаанд Эрдэнэсийн сан хайгчдын жижиг баг бүрдүүлж чаджээ. Канабын Эрдэнэсийн хайгуулчид дарсан чулууг зайлуулж олон хаалга бүхий тасалгаатай өрөөнүүд болон эртний хөшөө барималтай газар доорх асар том төөрдөг байшин мэт зүйлийг олж харжээ. Гэхдээ хаан ч Эрдэнэс байсангүй. Эрэл хайгуул эхэлснээс хойш 3 жилийн дараа Эрдэнэсийн санг олох найдвараа бүрмөсөн алдсан Кристалын баг бутарч эхэлжээ. Кристал бууж өгсөнгүй. Газрын зургийг өөр аргаар тайлах санал гаргаж түүн дээр тэмдэглэсэн шугам зан гойжээ. Жинхэнэ нууц газар нь үнэн хэрэгтээ бидний замын ихэнтэл байсан байна хэмээн үзсэн байна. Гэвч түүний саналыг хэн ч зөвшөөрөөгүй бөгөөд Кристал гар хоосон хонглыг орхих хэрэгтэй болсон юм. Тиймээс одоо хүртэл Эрдэнэсийн сан хонглын хаан ихтэй хадгалагдсаар л байгаа гэж үздэг. 1. Крюгерийн алт. Крюгерийн алтыг одоо хүртэл олоогүй байгаа Эрдэнэсийн сангуудаас хамгийн үн цэнтэй гэж үздэг. Энэхүү Эрдэнэсийн үн цэн 2.5 тэрбум доллараар үнэлэгддэг. Крюгерийн Эрдэнэсийн сан гарч ирснээр Голланд болон Их Британийн зөрчлийг улам дэврэгжээ. 19-р зуунд одоогийн Өмнөд Африкийн нутаг дэвсгэрт Голландын фермүүдийн засаглал болох Трансваал хот үсжээ. Тэр хотын иргэд оршин суугчид эв наримдалтай, ажилсаг хөдөлмөрч хүмүүс байсан бөгөөд тэдний гол хүсдэг зүйл нь хүнсний ногоо ургуулах болон газар тариалан эрхлэх алга дарам газартай болох явдал байв. Гэвч тэдний амар тайван амьдрал нь санаандгүй асар их хэмжээний алт олдсноор сүйдэж үгүй болсон юм. Фермеруудын диваачинг алтны харс өдөр нөмөрч, оршин суугчид нь алтанд донтож, хүн бүр алтны ирэлд гарч, тэдний нутагт Их Британийн иргэд хайгуул хийхээр олноороо суурших болжээ.
Удалгүй Эрдэнэсийн эрэлт улаарсан британчууд Голланд иргэдийг газар нутгаас нь хөөж, Их Британийн засгийн газар үүнийг дэмжиж Трансваалтай дайн өдөөжээ. Голландчуудад хотоо орхихоос өөр аргагүй болж олон жилийн турш хурааж хоримтлуулсан улс орныхоо санх мөргөө аван нуугдах хэрэг гарсан юм. 2 жилийн дараа тэдний захирагч Паул Крюгер Европт дөрвж ирээд дайн тулаанд ам өргөцсөн иргэдтэй харамсч байгаагаа илэрхийлээд британчуудаас нуусан алт Эрдэнэсийнхээ тухай мөн өгүүлжээ. Голландчууд бүх Эрдэнэсээ 3 хэсэгт хувааж Трансваалийн ойролцоо газруудад буулж нуусан гэдэг. Гэвч хайгуулчид олон жилийн турш энэхүү алт Эрдэнэсийг олох гэж хичээсээр байгаа боловч одоо хүртэл нэгийг нь ч олоогүй л байна.